Эмэгийн зураг. За сайн байна уу? Сайн, та сайн байна уу? За. Өнөөдөр хичээлийг хийх бүгд өөрөө сонгосон ямар нэгэн смайлыг сонгож авсан байгаа. Багш нас нэг смайл сонгосон байгаа. Тэгээд ямар үгтэй смайл вэ гэхээр бид нар өнөөдөр сэтгэл санаа маань ямар байна гэдгийг би илэрхийлэх суулцах гэсэн зорилготой байна. За багш нь Бадрангуй гэсэн ийм смайл сонгож авсан. Тэгээд яагаад Бадрангуй гэдгийг сонгосон бэ гэвэл багш нь одоо өөрийнхөө ажлыг их сайхан өөдрөг сэтгэлээр хийгээд бүгд та нартай эрдэм боловсролыг олгож байгаадаа миний сэтгэл санаа Бадрангуй баяртай хөөртэй байдаг. Тийм учраас ийм Бадрангуй гэсэн смайл сонгож авсан. За тэгээд бүгд маань та нар гэсэн бас яг ийм смайл яагаад сонгосон бэ гэдгээ бүгд болгон өөрсдөө илэрхийлээд явна. Харамжтай. За би найзрах гэдгийг сонгосон байгаа. Яа тэгэхээр би өнөөдөр гамттай их сайн найзууд болсон. Ямар смайл сонгосон? Би багш нь харъя. За зоригтой гэдэг смайл сонгосон. Яг л би зоригтойс нөгөө хөлөөнүүдээр сагдтай тоглосон. Мундаг, сайн байна. Баярлалаа хамтдаа. Яагаад би загварлыг хийсэн. За загварлаг гэдэг смайл сонгосон байна. Яг тэгвэл би өнөөдөр Монгол дээр үгүй загварлыг. За үндэснийхээ хугацаа болсон байна тийм ээ. За ингээ бүгд өөрсдөө босоод гайхсан гэлийг авсан. Яагаад юу манай сургууль дээр одоо юу өхөөс болохоор бидээс дийлээ авчирсан байсан. Тэгээд өнөөдөр нээлттэй хичээлэндээ юу Монголын тухай тийм Монголын тухайгаар. За би өнөөдөр би сайхан урамтайг авсан. Яагаад шаараа шүү манай. Яагаад урамтай авсан гэвэл нөгөө өглөө урамтай зөрөгтэй болсон болохоор. Би 50-ыг авсан. Яагаад 50-ыг авсан бэ гэвэл өнөөдөр өөрөө манай найзуудтайгаа өөрөө цааш авахгүй тэгээд зүгээр 50 байсан. За би яагаад юу сонирхсан авсан. Би яагаад сонирхсан смайлыг авсан бэ гэхээр би анхаагийн дүүг ямар хүүхэд болохыг сонирхсан. Ямар хүүхэд байсан бэ? Би хаалцсан явсан. Яагаад өнөөдөр би нэмээр секс тоглоод хамгаалсан. Би ердийн гэсэн смайлыг авсан. Яагаад өнөөдөр 50 ердийн. Ердийн. Би өнөөдөр сэтгэл хангалуун авсан. Яагаад авсан бэ гэвэл өнөөдөр манай сургуулиар сургалт болсон. Сургалтын дээр манай хүүхдүүд их томоотой сэтсэн. Би яагаад авсан гэвэл би өөртөө их маш их ихтэй байсан. Тэгээд тийм гэсэн. Би залгуусан авсан. Яагаад би өглөө босохдоо ээжтэй залгуусан. Би мишээсээ авсан. Яагаад гэвэл манай хүүхдээр гоё баяр байсан. Та мишээсээ маань учраас би мишээсээ. Би хөгжөлтөө яагаад хөгжөлтөө авсан гэвэл өдөр болгон хөнгөлтэй өнөөдөр хөнгөлтөө болгоод би хөгжөлтөө сонсон. Би өнөөдөр авсан хөөргөн гэдэг смайлыг авсан. Яагаад хөөргөн гэдэг смайлыг авсан бэ? Манай анги өнөөдөр аягүй гоё хөөргөн хандаа. Өнөөдөр гэдэг смайл авсан. Би өнөөдөр авахчтай гэдэг явсан. Өнөөдөр одоо нийтдээ чид орж байгаа учраас манай бүгд авахчтай байгаа. Өнөөдөр ирж хайсан юм аа. Яагаад гэвэл ирж хайсан. Смайл авах гэж тэгээ хичээлдээ ч юм хийж. Ирж хайг бол хийх нэ өнөөдөр манай. Би өнөөдөр амгалан авсан дээр манай анги сургуультай нэг доор урлагийн техник нөгөө гой кино гарсан болохоор би мэдлэгтэй гэдэг смайлыг авсан. Яагаад мэдлэгтэй гэдэг смайлыг авсан бэ гэвэл мэдлэгтэй гэдэг өнөөдөр манай ангийнхан юм хийх мэдэж авсан. За ингээд сэтгэлээ хуваалцсан бүгдээ баярлалаа. За бүгдийн гавх нэг юм улаан шар карт байна. За улаан шар карт. Энэ шар карт бол үгүй гэсэн тэмдэг шүү. Энэ улаан карт бол тиймээ гэсэн тэмдэг. Тиймээ бид нар мэдж байгаа тийм хичээл даасан гэж явуулдаг. За тэгээ багш нь 10 асуулт асуув. Багшаа 10 асуулт хэрэг миний асуусан асуулт буруу бол үгүй гэдэг картаа өргөн. Зөв бол тийм гэсэн улаан картаа өргөн тийм ээ? Багш нь эхний асуултыг асуулаа. Би өглөө их эрт болсон. За манай их эрт болсон байна. Эрт болсон гэж би
ямар яг үлээ? Улаан. Тийм. За болч. Би Монгол хүн болж төрсөндөө баярлалаа. Монгол хүн болж төрсөндөө бүгдээрээ баярлаж явдаг юм шүү манай. Би Чингис хааныхаа тухай мэднэ. Яг өөрөөрөө хариулна. За шинжлэх ухааны хоёр юу орсон блэ? Багсаа зармуу тийм Дон зэргийн мэдэн сайн байна. Дон зэргийн мэдхүүл яг нь хоёрын юм гэж болж ш. Чингис хааны тухай ном уншиж байсан. Чингис хааны тухай ямар нэгэн ном уншиж байсан. За уншсан хүмүүсийн наадын уншиж амжаагүй байгаа хүмүүсийг бас харж байна. Чингисийн аавыг Исүгэ Баатар гэдэг. Чингисийн аавыг Исүгэ Баатар гэдэг. Сайн байна. Өдөөрөө мэддэг юм биш. Чингисийн аавыг Исүгэ Баатар гэдэг юм байна. Чингисийн гэргээ бүртээ биш. Чингис хааны гэргээ бүртээ биш гэсэн өгүүлбэр уншдаг байгаа шүү. Тэр өгүүлбэрийг зөв гэж байгаа өгүүлбэр улаан картаар өгсөн байгаа тийм ээ. Багшаа гэсэн өгүүлбэр худлаа гэсэн бол шар картаар өгсөн. Шар картаар өгсөн тийм ээ. Бодоор сэтгэж зарим нэг оюунаар бодлоод байдаг шүү. За автон намар юу гэж явж байгаа? Автон намар улаан картаар өгсөн байх. киногийн үдээд тэнээс Сан өгөө гэж бодоод байна. За Чингис хааны гэргээ бол бүртээ мөн үү шүү? Мөн. За Чингисийн гэргээ бол өөлөн юм. Өөлөн их юм. Багшаа нисэн өгүүлбэр зөв буруу өгүүлбэр шүү. За бүгдөө шар картаар өгсөн. Сайн байна. Би шүлэг цээжж уншиж чаддаг. Яг өөрөөр хариулъя. Үнэхээр сайн цээжж байдаг бол улаан картаа өгнө. Бас жоо мөн болоод шар картаа өгнө шүү. За дунд зэргийн хүмүүс бас байна. Ингээ багш нэг харчлаа шүү. За шүлэг цээжтэй би хүмүүс бай, дуртай юм уу ингээ харчих. Би өгдөө цайгаа ууж амжсан. За амжаагүй хүмүүс бас байгаа юм шүү. Өглөө бид заавч цайгаа яаж авах хэрэгтэй вэ? Ууж явах хэрэгтэй. За ингээ картаа тавьчих. За өнөөдрийн хичээлийн сэдв Библи бүрэлдэхүүн гэдэг зохиолч Чингис гэдэг шүлэг байгаа гэдэг. Чингис гэдэг шүлэг. Юу гэнэ? Чингис. За Библи бүрэлдэхүүн гэдэг зохиолч Чингис гэдэг шүлэг байгаа. За ингээ бүгд бичлээ үзлээ. Ингээс нэг юм үзье.
팀에 징기스 온드라스텐 자스텐 팀에 징기스 오늘 비치겠을 일대 서주인에는 하루로사 헌강에 가자 하트왕 시에는 징기스인 희망과 약다스 못다스 작다스 신의 공룡과 약스 혹스 만스 나머지는 징기스한 알치 야스 아니야 하이라 설치인데 나그스 나버스 니직스 뭘 짬보티에 만든 나스 히히에를 엉구스기치 미치스 징기스 너희 곱치너스 도로구요 징기스 소민질네스 바라브 징기스 오즈미케스 도시 징기스 오르드그농구다스 아시 За ингээд Чингис гэдэг шүлгээр яасан. Сонсоо тийм үү? Энийг одоо антартаа уран уншдаг, нэвтрүүлэгч, уран яам уншдаг хүмүүс маань ингээд гоё уншаад бидний сонирхтыг хүргэж байна тийм ээ. За одоо бүгдээ хэн зохиосон гинэ? Эндээ бүрээр бүгд зохиосон юм байна. Чингис шүлгийг. Эндээ бүрээр жоохон зургийг нэг хараад тань. Зүгээр. За нэгснээр багш сайн явдаг хүмүүс уншсан шүлгийг гаргаад байна. Та номон дээр номоод игээд номон дээрээс нөгөө шүлгээ гаргаад. Эдгээр утсаа датор утсан. За датор утсан дээр. Энэ нэгснээр багш шүлгээ авсан гэж харагчлаа. За энэ нэг шүлэг ингээд харж байгаа. Нэгснээр садж ийн. За ингээд багууд нэг харж. Эндээс багш нэг юм хараад асуугаад. Энэ орны халуун зоо шиг харахын саралтай анган цагаан том шиг гэрээтэй байсан гэсэн үг байна. За эндээс анган гэдэг үгийн отыг зөвхөн мэдэж авах хэрэгтэй тийм ээ. Энэ шүлгийн дотор бас ямар утгатай үг болоо анган гэдэг юу гэсэн үг юм болоо гэдээс хүүхдүүд бодож гайхаж магадгүй. За тэгэхээр анган гэдэг үгийг хүүхдүүд дотроо нэг юм бодоод үг болоо юу гэсэн утгатай юм болоо. За тэгээ багш нэг бүгднгээс асуугаад явбал ямар нэгэн таамаглал гэж байна. Таамаглал дэвшүүлээд өөрийнхөө санаагаар хариулж байгаа. За яа. За бихэн дараагаас чи анган гэдэг үгийг юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Хамагны нэг гэж бодож байна. За яа юу гэж бодож байна? Хамагны нэг арчаа. Юу гэж бодож байна? Ойлгохгүй. Мөн шин гэсэн үг гэж бодож байна. Яг ингээд юу шиг гэрийн хэлбэртэй хамаг гэж. За гэрийн хэлбэртэй хамаг гэж бодож байна. Гэсэн яг нь устаасаа том гэр. Устаасаа том олон хамтай гэр гэж бодож байна тийм ээ. Хамагны нэг гэж. Хамагны нэг. Яг ямар хамагны? Ямар хамаг? Цагаан. Ямар хамаг? Юу дээр тавьдаг хамаг? Мөр. Малыг одоо малыг хамгадаг хамагны нэг гэж бодож байна. Багшаа байсан хамаг. За малыг хамгадаг нэг гэрийнхаа урталтай нэг хастин. Тэр гэрийн урт тавьсан хэмгээ гэж бодож байна тийм ээ. Шин тамаг гэж бодож байна. Гэрийн хэлбэртэй тамаг гэж. Гэрийн хэлбэртэй тамаг. Тэмүүгийн энэ гэрээ тэрэгнээр зөөдөг тэр гэж бодож байна тийм үү? Тэр том юм. Тэр за хамаатай ашиг. Тамаг юу нэг тамаг? Мөр малны тамаг. Хамгаалалтын систем. Хамгаалалтын систем бичиг гэж бодож байна. Хас
байх гэж бодож байна. Ламаа юу хийсэн бэлээ? гэр зэрэг Гэр зэрэг гэж бодсон байх тийм ээ. За гэрээ хэлбэртэй адилхан тамга юм болоо бодсон юм ээ. За бүгдээ бүгд энийг уншаад үзье. Зэрэг уншнаа бүгдээ. Энэ шүлгийн хэсэг бол уншихгүйгээр одоо яг энэ хэсгийг уншаад гэсэн үг юм. Бүгдээ зэрэг уншиж заяа. За 3 Хайрын шарвал ахрын сарвал хамрыг хараад он хэмээ ирдээ хайрын шарвал зов санаж Монгол дурны дуугийн цагаан өргөө гэрийг хараад атуу махын хаан уян тасан өнгөн цагаан тамгыг босгee өнгөн тамга гэж дундаа хоосон дүүрэн тамга Монгол хэлний тайлбарлалт нэг зэрэг Миний уншаад байна. За тэгвэл өнгөн тамга гэж ямар тамга гэж юм бэ? Дундаа хоосонтой дүрэг. Та балиг бүгдээр гараа нэг дүрэг хэлбэй гэдэг юм. Гараа. Тэгээд дундаа хоосонтой өнгөн тамга. Тэгээд тамгацаа одоо мод юм хавчихсан уу? Хавчихсан. Багшаа. Яг ийм гурван шиг ийм тамгаар тамгаар. Тэр бол чамхан тамга тийм үү? Тэгэхээр өнгөн тамга гэдэг хас тэмдэг бас байна. Тэгэхээр өнгөн тамга гэдэг чинь ийм дүрэг тамга байдаг юм байна. Тэгээ үүгээр одоо малаа тамга гэдэг тийм үү? Тэгээд яагаад энэ чинь гэр ороод ирэх вэ? Яг тэр Монгол гэр дургуй хэлбэртэй болдог. Тэгээ гэрийн бүр дургуй учраас өнгөн цагаан тамга шиг тэр тамга гэр хоёрыг яасан бэ? Айлтгаж зүйрлэж өгсөн биш. Энэ шүлгэн дээр. За энэ бүгд биеийг уншиж үзмээр. Бүгдөө зэрэг уншнаа. 3 Уншин баасаа хатуусан изүрээ бүү тэмүүлжин дурхан Монгол хүмүүний голны сэбэсэн тухай ихний хэсэг гардаг бол сүүлийн хэсэг Чингис Янзын чигтээ Монгол хэмээх нэрийг дурсжээ гэж хэлсэн. За энэ нөгөө бас тэр баг юм тийм үү? Ямар ч байсан Чингис хамраад чиг хайж гээд. Шүлгээ нэг баг. За энэ хэсэг цөмөр дотор уншиж шүү. Гурван бид цөмөр англи дээр уншсан тийм үү? Одоо бүгд харааны уншаад өөртөө уншиж. За өөртөө уншиж байгаа багш нэгийг харин та нар уншаад бас чихээрээ сонсоорой за. За энэ хэсэг бол өөр шүлгийн гол санаа юм аа. Аль шүлгийн? Чингис шүлгийн. Тэмүүжин өнчин зовлон амьдралаасаа эзэн тусыг их хаан өргөмжлөгдөж их Монголд байгуулсан. Түүний дотоод ухаан төрийн бүтээгдэхүүн зарчим нь бидний суралцах янзшгүй их болох юм аа. Бүгд бүгд ойлгоо. За ойлгосон юм маш шалгаад. Энэ хоёр гурван өгүүлбэр тийм үү? Нөгөө эднээс асуугаа явах шүү дээ. Асуугууд нэг өгүүлбэрээр хариулаад явдаг нөгөө зарчмаараа явна заа юу. За хамраа хэний өгүүлбэр бид энэ хэсэг бол энэ хамгийн гол санаа юм аа. За гоё. Хоёр бүгд Тэмүүжин өнчин зовлонд амьдралаасаа эзэн тусыг их хаан өргөмжлөж их Монгол улсыг байгуулсан. За харахгүй тийм өчөө юу ойлгосныгоо гэдэг шүү дээ. Өгүүлбэрийг уншаад утгыг ойлгосныгоо хэлээд байгаа. Төрийн дотоод ухаан төрийн удирдах тийм. Өөрөөр хариулж авах. Заавал ийм цагаар хариулахгүй шүү. Өөрөөр хариулж авах. Өөрөөр. Энэ хэсэг болохоор нэг гол хамгийн гол хэсэг юм тийм үү? За. хамгийн гол. За энэ хэсэг хамгийн гол хэсэг. Өөрөөр өгөөд. За Чингис хаан яасан бэлээ? Хэл. За дэлхийг эзэлсэн тийм ээ. Дэлхийг эзэлсэн юм байна гоё. Гоё. За Тэмүүжин болохоор ушаа нөгөө багасаа өчн зовлонгоос. Өчн одоо ямар нэгэн зовлон зүдгүүрийг туулж үссэн байлээ. Үссэн байна. За. Өөрийнхөө мэдрэмжээ өөрөө ойлгосноо зарим. Одоо багш юм дээр байгаа. Тэр
яг энэ шүлгийн гол Ёо зүйтэй маш сайн. Бүр хариу өгдөө ашиглана. Баярлалаа. энэ багийн юуны энэ шүлгийн гол Санаа. би энэ шүлгээс юу Монгол хэл чимээс авах За Монгол гэртээр адилхан зүйрлсэн Монгол гэрээ дээр тамгатай адилхан зүйрлсэн тийм үү? Чингис хааны дээр том цагаан өргөө одоо өнгөн цагаан гэрээ дээр барьсан юм шиг шүлгэсэн үсгийг ойлгосон юм тийм ээ? энэ шүлгэн дээр энэ самбартайгаар би бодсон Хамгийн гол хэсэг. багасаа өнчин юу гэдэг өнчин зовлон гэсэн тийм үчиртэй хатуу өрхийг тоож тэгээд хам Монгол энэ шүү энэ мөрөөр шүлгийн гоц энэ чинь хаана багтаа зовлон өрхийг тоож дэлхийн мөцөн үүргийг ойлгож авсан байсан. Яг үнчиндээ гэж асуулт яг юу Тэмүүжингийн яг жинхэнэ эзэн болох Исүгээ татарууд холж алсан байдаг. Тийм болохоор эцэггүйсгүй том болоод татаруудаас хариугаа Монгол улсаа би өөрөө нэгтгэн гэснээр үүдээс эзэн авсан болохоос. За. Багшаа одоо энэ самбар дээр гал усан дэлгэсэн буур замд үе мандад ганц хэлний хайрыг Монгол гэж бичсэн гэж. Одоо орчин үеийнхээ бол дээр үеийн муухай улсуудыг цаанатай улсуудыг орчин үеийнхээ сонирхтол хийж одоо эзэлж тэгээд дэлхийн ганцхан хаантай байж хүмүүсийг бүгдийг нэгтгэж байх нэгтгэхийн тулд юу Монгол хэлийг харж. Тийм зорилготой байсан тийм ээ Монгол. Энэ бол чиний зүйл юм баг юм бол яг гол утга санааг нь агуулж байгаа гэсэн юм. За Тэмүүжин өнчин зовлонтой амьдралаасаа эзэн улсын амьдралаасаа яг хаан болсон хүмүүстэй их Монгол улсаа. Чингис хаан дотоод ухааны төрийг удирдах зарчмыг бидний судлаж Суралцсан байна тийм үү? Бид нар төрийг удирдах тэр яндашгүй баялагийг бид нар тэрийг суралцах хэрэгтэй юм биш үү? Тийм Чингис хаан. За нэм. За тэр яндашгүй гэж юу вэ? яндашгүй гэдэг чинь ширгэшгүй. Дуусахгүй гэсэн. Басаж болохгүй тийм үү? Дуусахгүй ширгэшгүй одоо маш их гадаад байдаг гэж яндаж болохгүй дагаа шиг яасан баян утга вэ гэдэг тооны үг санаа болж байгаа шээ. Тэгэхээр энэ яндашгүй гэдэг бол дуусаж ширгэшгүй. Багшаа тэр яг 5-2 хойч үдээр даасан. Яг гэдэг чинь Чингис хаан одоо өөрөө Чингис хааны одоо тэр сайн муу бүх үлийг одоо бид нар яасан гэсэн үг. Хүлээж авсан гэсэн үг байхгүй юу? Чингис хааны шинийг хэсэг бас их муугаар үздэг байсан. Одоо харин үндэсний үзэс сэргээд Чингис хаан бол их мундаг хүн байсан байна гэдгийг бүх хүмүүс дэлхийд даяараа яасан. Хүлээж зөвшөөрч мэдэж авсан. Нэг хэсэг Чингис хааны бас их муучдаг байсан. Тэр тухайн үеийнхаа нийгмээс шалтгаалаад өөр зүйлүүдээр хамтдаг. Ийм онцгой зүйл байгаа юм аа. За одоо бид дараагийн ажил бол шүлгийг цээжлэх гэсэн рүү орно. За шүлгээ бид хосоор цээжлээ. Ингээд сууснараа тайр босуудаад тэгээ яг нэг ихний багнаас ихтэй цээжлээ яа. Тийм ээ? Юу гэж хэлдэг вэ? Цээжлээ яа. За ингээд хуугаад авъя юм байна. Эхний багийг хоёр дахь багийг та хоёр, гурав дахь, дөрөв дахь, тавд дахь, намаа тэгээд 6 дахь, 7 дахь, 8 дахь, 9 дахь, 10 дахь бид нацаараа нэг зэрэг болчих ням дорж ичээ бас цуг. За цээж хугацаанд ямар нэгэн юм сонсох хүсэж байгаа надад. За тэг нөгөө бисэг хоолгоо яваа шин. Ахаар сайн ахтай юм.
셋 봤어? 맞지? 맞지 너? 자, 니들은 슈득 셋이 복사. 이렇게 되니까 또 수첩 없이 아까 셋이 바꾸다 있는 셈이 거셔야 되죠. 야, 그래. 자, 아무것도 다 못하겠어요. 자, 슈득 오셔서 우가 다 비례 장가 또라 어른 더 돈시래 기치 주자요. 어른 야로 오시래 기치. 슈득 그때 야 조심하지. 어서 그랬어요. 어른 더 돈시래. 자, 이렇게. Номын хөвчнөөс төрөөгийн тэмүүлжин сумын зэндээс төрөөгийн тэмүүлжин өвлөн нэхээс төрсөн юм тэмүүлжин өрлөг түүгээс төрсөн юм. За баярлалаа. Сайн байна. Ахир сан хоёр Амар заяа хоолос дотн нэхээс хогоор аврал хайдаг хөнгөс дагаан бүний хэлээ та хослын мэнцээ зүгэр мөгөн аян дээр яваад юусэн нүга таксан юм аа. хайсуу зоошиг хатхын сайн цаазаас таар онгон цагаан хашиг гэрээ байсан манам хүрний цав уршиг шагнахаас онгоцаатыг мөнгөн хөрөсөн яачуу их одно чисто орон хасыг бүрэлдэн элгэн ургаа өгсөн дөрөв таа шүү. Дөрөв таа ногдээ. Багны бин хааны бин дөрөв таа юу гадам тийм болсон юм аа. Үргэлжлүүлээ. Аман бидгүүн түгэл тэнгэр эзний жигүүр ад мэднэ саринсан овгийн өдөс хуурсаж өнөө баян нөмөрсөн ахуй цагийн өмнө руу баяг нөмөрсөн их монгол хэвсэн юм аа. Асар ихтэй хүн гэж түмэн харасан яг нүгийн мэдж түмний гараад зурсан яан боссон юм аа. Сэв ойжгаа Хук Монголын тэнцэн Хук Монголын тэнцэн шуурыг яд хөнхий болсон хэвчэд Чингисийн өмссөн юм хөдөлмөрийн төрө өрн орныг зөвлөж хөнхөн хадон норныг шигсэн юм. Тийм ээ. Нэмөр цагаан сүр саггүй. Тийм ээ. Дайчин сүрийг цагийн сар мартаагүй юм. Тийм ээ. Чингис өндөр ахтай цагтай юм. Тийм ээ. Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм. Хайрч үедээ хаагүй санаагүй хайрын намгийн гачаа хахан морин шигээгүй хөх Чингисийн хөх Монголыг ядарсан ударсан зүрсэн чиний улаан Монгол яасан хөгсөн мансан ямар ч Чингис хангаар чиг хайж ядравя хоёроо хойч үедээ гадсан гад усан дэлгэсэн өөрөөр самбуугийн багнаад ганц сэдвний хаан гэрээ Монгол гэж бичсэн юм аа.
дараагийнхаа ажиллагаанд оръё. Хичээлийн маань дүгнэлт хэсэг хийж байгаа. Өнөөдөр бид Дэмбийн бүрэл ажиллагаа Чингис гэсэн сайхан шүлгээр танилцсан. Ингээд сайхан шүлгээр танилцаад энэ сайхан шүлгийг уншаад танилцаад чамд ямар сэтгэл, ямар мэдрэмж төрсөн бэ гэх юмор ингээд энэ бамбуу шиг дамжуулаад яриа. Хүмүүс бас товчхон ярил тодорхой ярил тийм ээ. Хүүхэд бүр ярина шүү. Би энэ шүлгийг уншаад Монголоор тэгээд бас Монгол төрсөндөө. сайн. Монгол төрсөндөө гэсэн үг. За манай Би баяртай байна. Чингис хаанаас хаана багсан. Чингис хаан ямар хүн? Гавьяата үнүү, гавьяа хүн. Гавьяата мундаг баатар тийм ээ. За Би Чингис хаан амар бахна тийм. Энэ шүлгийг уншаад Чингис хаан өдөр олон цэгүүдээ дэлхийн талын хэлээр сонирхолтой. за Би Монгол хүмүүс төрсөндөө маш их баяр бахарх тийм. Яагаад гэвэл манай Чингис хаан маш уудан ухаантай маш сайн хүн байсан. Би харин гоо Чингис эзэн хааны нөгөө ял гавьяага бид таач үедээ үдээсэндээ бахархаж байна. ингээд бахархаад байж байгаа. Бахархаад Би Чингис хаан баярлаж бас талархаж байна. Бас дээрэс нь Чингис хааныг бахархаж байна. Яагаад Чингис хаанд их баярлаад байгаа вэ? Хойж үе голоо үднийг баярлаж байна. Тэгээд яагаад талархсан бэ гэвэл Батарсан Монгол үрнийг эргүүл нэгтгсэнд нь би талархаж байна. Яагаад бахархсан гэвэл дэлхийн тарихыг эзэлсэн би бахархаж. би Чингис хаанд их бахархаж байна. Яг дэлхийд нэрээ гаргасан бас юу Монгол гэдэг юу нэрээ Дэлхийн чихэн нэрээ дуусгасан байна. Тийм агуу байсан юм. За хөөе. би энэ Чингис хааны яагаад багсан гэвэл энэ шүлгээс ялсан. Тэгээд Чингис хаан батарсан монголчуудаа нийлүүлж Нэгтгэж явжээ. би Чингис хаанд маш их талархдаг. Тэгээд би нэг шүлэг зохиосон. За сэтгэл шууд цаасан дээр шүлэг болгон буусан байна. Чингис хаан дайсандаа бууж өгөөгүй юм. Чингис хаан Монголоор нэгтгэхээс татгалзаагүй юм. Чингис хаан газар нутгаа бусдаас хармагсан юм. Чингис хаан хатуу амьдрал үзсэн ч хизээж бууж өгөөгүй. За баярлалаа. Би Чингис хаанаар бахархдаг. Яагаад бахархдаг вэ гэвэл холын хараатай, уудан ухаантай. Хоч мэрхэн хараатай уудан ухаантай юм байсан. Би энэ шүлгийг Чингис хаанд маш яагаад гэвэл дэлхийн тарихыг эзэлж батарсан Монголоо нийлүүлсэн. За Би Чингис хаан маш их баярлаж байна. Яагаад гэвэл дэлхийн тарихыг эзэлж монголчуудын нэгтгэсэн учраас би маш их баярлаж байна. Би Чингис хаанд маш их баярлаж байна. Яагаад гэвэл Монгол улсын дэлхийн чиг гэж Монгол тэмдэг болсон Чингис болсон. Чингис хаанаар бахархдаг. Яагаад Чингис хаанаар бусдхүмүүстэй өөрөө түрүүд даймартаа нөрөө түрүүд олдуулсан бидгээр бахархдаг. энэ бас манай тодорхой Би Чингис хаанда айгүй омгшиж энэ шүлгийг уншаад айгүй омгшоо. Тэгээд өөрөө Чингис хааны уурууд мэдээ багч. Тэгээд Чингис хааныг яагаад ийм гоё газар нутгийг бидний авч өгсөн тухайд айгүй хэмтээсэн байна. Яагаад гэвэл манай газар нутаг газар үлдэж байхгүй. Тэгээд яг тийм хаана болох ямар нэгэн байгалийн гар шиг байхгүй ийм гоё газар нутгийг энэ үдээсэн гэсэн санаа байна тийм ээ. Би энэ Чингис хааны ихийг уншаад би дээр үед байсан бол Чингис хаантайгаа нэг мөр зэрэгтэй байлж үзлээ. Чингис хааны нэг 9 нүдгээр нэг байх байсан байх гэж тийм ээ. би Чингис аяг баяр. Яагаад гэвэл анхудаа нөгөө Чингис аав нөгөө хоолойгчгүй. Тэгээд Чингис нөгөө монголчууд тэгж датаж бутаасан. Тэгээд том болоод байна. Задарсан улсаа нэгтгэсэн тийм ээ. Би энэ шүлгээр Чингис ямар гайхалтай хүн байдгийг мэдсэн. Тэгээд Монгол хүн бааж төрсөндөө багтаж байгаа. Тэгэхээр дараа хамгийн сүүлийн хүн Би Чингис хаанаараа маш их бахархаж байна. Тэгээд бас Дэмбийн бүрэлд орж
харж маш бас гоё. Тийш ийм гоё шүлгийг зохиосон учраас тийм ээ. Тэгээд бас хийгч байхгүй, өөр хийх байхгүй тийм улс гүн байгуулж гисэн бас Монгол ч ихтэй баг. За бас Монгол ч бас бахарх юм. Манай Монголын бас нэг үг байна тийм ээ. За ингээд бидний хичээл ерөнхийдөө дуусчихъя. За одоо ингээд хичээл дээр бид нар бүгдөө сайн оролцсон. Хажуу талынхаа хүүхдүүдийг бүгдөө хэрвээ хамгийн их сайн мундаг оролцсон гэж бодсон бол хажуу талынхаа хүүхдүүд Чингис хаан гэж хэлээд өгöd байгаа. За яа. Муу оролцсон гэж бодсон бол татар гэж хэлээд байгаа. Яагаад? Татар Чингис эсвэл одоо ойлгосон уу? За Хонгор зөв Чингис хаан. Хотын явал маш их Чингис хаан. Хотын явал Чингис хаан. За тэгээд бүгдөө хүүхдүүд маань хичээл сайн авчихсан. Чингис хааны удам манай Монголын үрс маань их модлог зоригтой авахштай тийм сайн хүүхдүүд болсон гэж багш нь та нартай шаналтай итгэж явдаг. За тэгээд өнөөдөр хамгийн сүүлд багш нь өнөөдрийн хичээл дээр хүүхдүүдээр юу хэлэх ёстой байсан бэ гэдгээр танилцуулъя. За багш нь Чингис хааны одоо Чингис шүлгийг уншуулсан бичлэгийг үзүүлнэ. Сонсгоноо гэж төлөвлөсөн байсан. Сонссноо? Сонсон. За дараа нь зохиогчийн зургийг харуулад дэндүү бүрд орж байгаа тухай багахан мэдээлэл зургийг харуулнаа гэж төлөвлөсөн байсан. Харсан уу? За шүлгэн дээрээс багш нь онгон тамга гэсэн үгийн утгыг тайлбарлана гэж бодож ирсэн. Та нар тэр тухай мэдж авсан уу? За тэгээд шүлгийг та нар хэсэгчлэн цээжлүүлнэ гэж бодож ирсэн. Цээжлж чадсан уу? Тэгээд цээжлэн хэсгийг тод уншуулна гэж бодож ирсэн. Уншсан. За өнөөдрийн хичээлээр багш нь ийм зорилго өгүүлж орж ирсэн. Энэ бүхнийг амжилттай хийж бүснээс бүгд таантай баярлалаа. Гэрийн даалгав дэндүү бүрд оржийг энэ Чингис шүлгээ бүгдийг нь сайхан цэвэр сайхан бууж бичээ. Өнөөдөр бид нар юу ч бичсэнгүй шүү дээ. Гэртээ сайхан бичээд тэгээд тэр шүлгээ цээжлэх юм байна. Бүрэн ихээр нь цээжлэх юм байна. За гэрийн даалгав ойлгомжтой юу? Ойлгомжтой. За хичээл орсон баярлалаа. Өнөөдрийн хичээлд болохоор айгүй Чингис хаан болон түүний аж амьдрал, түүний амьдралын байдал яаж тэр газар нутгийг олж авсан тухай айгүй бахархаж гой сэтгэл төрсөн. Тэгээд надад болохоор нэг дөрвөн мөрт айгүй гой таалагдсан. Ямар ч байсан Чингис хан гарч хэлж ял гавьяа хоёроо хойч үедээ даатгсан юм. Гал усанд идэгдсэн уур замбуу твийн магнад ганц сэдвнийхэн нэрээр Монгол гэж бичсэн юм. Энэ дөрвөн мөрт яг хичээл тусгагдсны дагуу гол санаа нэгсэн. Тэгээд яг гол санаа нь миний хувьд хамгийн гоё дөрвөн мөрт болж чадсан. За баярлалаа. Дараа би. Нэрээ. За сайн байна. Намайг хаширдан гэдэг. Би Чингис хааны талаар зааж гисэн багшлаа их баярлж байна. Харин энэ Чингис хаан шүлгийг бичсэн энэ дэндвийн бүрд орж гисэн бас их баярлж байна. За уухан байна. Би. Нэр. За яа. Сайн байна. Намайг Хотын Дамир гэдэг. Тэгээд энэ хичээлийг зааж өгсөн багштай баярлалаа. Бас энэ гоё шүлгийг бичсэн тэр зохиолчд нь баярлалаа. Тэгээд надад хамгийн таалагдсан юм тийм ээ дайны мөрөөр цагаан суур урсаагүй тийм ээ дайчин сүрийг цагийн саалт мартаагүй тийм ээ Чингис өндөр алтай анзаартай юм тийм ээ Чингис өнөөдөр ч гэсэн юм. Энэ хэсэг бол надад маш их таалагдсан. Тэгээд бас миний уйсан хүмүүстөө бас гоё таалагдсан. Тэгээд энэ их гоё шилжиж зааж гисэн байна. Одоо би Заашнэ. Сайн байна. Шинэ цус гэдэг би 8 дахь ангид сурдаг. Өнөөдрийн хичээл дээр Чингисийн тухай үзлээ. Тэгээд Чингисийн тухай дэндвийн бүрд орж гэдэг нь шүлэг зохиосон. Тэр шүлгээр бид нар ажилласан гоё. Надад дөрвөн мөрт шүлгийн ангид таалагдсан хамгийн сүүлийн Тэмүүжин номны хөгжнөөс төрөөгүй Тэмүүжин сүмний зэрнээс төрөөгүй Тэмүүжин уулын үеэс төрсөн Тэмүүжин уулын Монголоос гарсан юм гэдэг шүлэг дөрвөн мөрт шүлэг надад гоё яасан гоё.
зааж өгсөн багштай баярлаа. Сайн минь намайг дэрэмгүй очих гэдэг. Тэгээд Чингис гэдэг шүлгийг зохиосон дэндвийн бүрд орж ирсэн хүнд баярлаа. Тэгээд одоо надад таалагдсан үг нэг нь 7-р батаг. Тэгээд энд нь бүх Монголын дивэн Чингисийн шүлгийг ярьж хүнхий зуусан ертөнд Чингисийн өмнө сөхөрсөн юм. Хөлөг мордын төрөд өрөнд орныг цүнлэж хөл нүцгэн хорвоо халуун нуруу гიშгсэн гэдэг ийм хэсэг. Би энэ зүйлээр хэцүү байлаа. Чингис хаан ямар агуу төлөвтэй бэлтийн татвар эзлээ. Тэгээд бүрүүд ба Монголоо үжсэн. Тэгээд дэндвийн Чингис дорж гэдэг цагаач дорж хэлж байна. Энэ сан Чингистэй энэ шүлэг зохиолтой төлөвчсэн. Сайн байцгаана намайг Баянгийн мөрч би Сэлэн амны 5 дахь ерөнхий боловсролын 5 дахь сургуулийн 8 ангиас сурагч. Одоо сая манай Чингис өдөр шүлгийг уншилтаа би хэрвээ тэр шүлгийн гол баатар байсан бол өшөө илүү наслыг бодгосон. Дээрээс нь тэгээд хэрэг эсвэл өөр үлэг жанжинч байсан юм уу? Тэгсэн бол Чингис хаан та зүг байлж үзсэн байлдах миний бодлоор гоё хаа. Баярлалаа.